эрхэм хүндэт сонсогчдоо манай Globus podcast-ийн зочноор өнөөдөр маш залуухан мундаг эрдэмтэн залуу оролцож байгаа. За энэ эрдэмтэн залуугаа олж авчиад манай Globus podcast-ийн маш их баяртай байж байгаа. Ингээд манай зочин маань Саруул баярын Начин Зориг. За сайн байна уу Начнаа? Сайн байна уу. За танд болон танаа сонсогч олон энэ өдрийн мэндийг хүргье. Навагас подкастт урьж оролцож байгаад баярлалаа. Цаг зав гаргаад ингээд ажлынхаа дараа хүрсэн ирж манай сонсогчдод бас өөрийнхөө мэргэжлийн дагуу өөрийнхөө тухай ингээд сайхан нээлттэй ярихаар ирсэнд нь зөндөх баярлалаа. Докторийн ажил бичиж байгаа мундаг эрдэмтэн хүнийг чи гэж ярихаар болж байна уу юу? Үгүй болгүй яах вэ зүгээр. Чинаа маань 2010 онд 17 настайдаа Улаанбаатар хот улсын нийслэл Улаанбаатар хоттой Гёте сургуулийг төгсөөд эрдэм номын мөрхөөр энэ улсад ирсэн байж байгаа. Тэгээд 17 настайдаа ирээд одоо 11 дахь жилдээ амьдарч байгаа. Начнаа хоёлоо 17 настайдаа иржсэн 11 жил болж байгаа нэтэр гэхээр манай сонсогчд маань тоонд аягүй сайн хүмүүс идэг. Тэгэхээр одоо чиний нас чинь шууд ингээл бодоол 17 дээр нэмэх 11 гэдээ одоо мэдсэн гэсэн үг. Зүгээр. Начнаа чи манай сонсогчдод өөрийгөө нэг танилцуулаад ямар сургуульд сурсан, одоо эрдмийн ажил нь докторийн ажил нь ямар сургууль дээр хийж гэн гэд өөрийгөө танилцуулж уу. За тэгээ. За би таны хэлсэнчлээ одоо Монголд ингээ Гёте сургуулийг төгсөөд тэгээ 10 жилээ төгсөөд ерөнхийдөө тухайн үед ингээ тэтгэлгийн хуваар ирээд яг шууд Германд ирж суралцах боломж нэгдсэн. Тэгээд дөнгөж 17 хүрээл одоо Германд ирсэндээ. Тэгээд одоо сая бас та над руу бас яг миний төрсөн өдрөөр саяхан холбоо барьсан. Тэгэхээр одоо яг дөнгөж 28 хүрээл одоо тантай ингээ ярилцах гэж сууж. Тэгээ би Германд Clausthal Zellefeld гэдэг нэг юм Harz гэдэг уулын орой дээр үүдэг нэг юм жижиг гот байдیں۔ Энэ хотод Clausthalын техникийг сургууль. Тэр сургуулийн геомеханик хаягдл зайлуулах одоо технологийн институт одоо тэр тэнхимд нь одоо докторант тэгээд эрдэм шинжилгээний ажилтнаар ингээд ажиллангаа ингээд докторийн зэрэг хамгаалах гэж горилж яваа юм хүн байна. Яг би өөрөө одоо ажиллаж байгаа төсөл болоод яг сэдв тэр шууд одоо олон нийтэд хэлэх боломжгүй байна. Гэхдээ ерөнхийдөө яг би тэнхмээ танилцуулаад ямар чиглэлийн судалгаа хийдэг журмаар бол танилцуулъя гэж шийдлээ. Тэгэхээр манайх бол энэ уулын механик, геомеханик гэдэг чиглэлээр нарийн судалгаа хийдэг тэнхэн байгаа. Тэгээ геомеханик гэдэг нь нэгсэндээ манай Монголд одоо геотехникийн инженер, тэгээ уул уурхайн геотехник гэдэг ялангуяа далд уурхайн уулын механик, уул геотехникийн салбараа хөгжүүлэх гэдэг одоо мэргэжилтнүүдээ одоо бэлтэж эхэлж байна. Тэгээ яг тэр геотехникийн одоо гол одоо амин сүнс нь геомеханик гэж одоо тайлбарлаж болно. Тэгээ эндээ бас олон хуваагдаад ингээ хөрсний механик, цул одоо уулын чулуулгын механик гэх мэт олон хуваагдаад явдаг. Тэрний далд уурхайн уулын цул уулын механикийг одоо судалдаг. Тэгээ бас чулуулгын механикаа бас нэг лабораторийн жижиг чулуулгыг судална. Тэгээд яг тэрийг том одоо газрын хөндий хэвлэлд одоо шилжүүлэх замаар ингээд ийм том одоо ийм системээр бүрэн судалдаг тийм салбар байгаа. Манай тэнхэм өөрөө юугаар онцлогтой вэ гэхээр манайх яг энэ чулуулаг дотроо яг энэ шавар чулууны механик тэрийг тодорхой хэмжээнд судална. Тэгээ хамгийн сайн судалдаг гол одоо швепункт одоо гол суурьнд юу нь бол давсны механикийг судалдаг. Давсыг юм бүхэл цул чулуугаар нь одоо судалдаг гэсэн үг. Тэгээд тэр нь өөрөө бас нэлээд комплекс физик шин чанартай болохоор тэрийг манай тэнхэм одоо нэлээд олон жил 60-аад жилийн судалсан түүхтэй байгаа. Тэгээ давсны механик нь яг ямар салбарт яагаад тийм ач холбогдолтой хамааралтай бэ гэдгээс дурдвал эсвэл одоо яг манай тэнхмийн яг үндсэн судалгаа нь ерөөхдөө хоёр чиглэл рүү хуваагдаад явдаг. Нэг нь бол за 3 гэж хэлж болох. Яг лаборатори шинжилгээ. Тэгэхээр тэр уулын чулуулгаас дээж гаргаад тэр дээж дээр тэр чулуулгын одоо физик шин чанарыг бол судална. Нэг нь лаборатори. Тэгээд газрын хэвлэлд одоо давсны геологийн одоо давхрах тийм каверн буюу одоо юм давсны хөндөй гэж үүсгэж болдог. Давс олборлох явцад тэрийг тусгай одоо уусхан олборлох арга энтрээр үүсгдэг. Тэгээд
тийм хөндийг нь бол одоо юу гэдэг 100 хүртэлх метрийн диаметртай тэгээд 700 хүртэлх метрийн гүнтэй энэ төр тийм том хөндийн орон зай газрын эвлэлд үүсгдэг. Тэгээд тэрний яг процесс одоо яг даац. Тэгэл тэр шилжих хөдөлгөөн тэр бүхнийг одоо судалдаг. Тэгээ энэ юундаа чухал вэ гэхээр ийм давс олборлохоос гадна эргээд бас тэнд одоо газрын тос байгалийн хий зэргийг хадгалах журмаар ингээд ашиглаж болдог болохоор манайх нэг хэсэг нь энийг судалж байгаа. Тэгээ нөгөө талаас болохоор бас уулын давсны одоо чулуулаг донд бас хаягдал ялангуяа өндөр хортой цацраг итгэх хаягдлуудыг бас булшилж одоо болдог. Тэгээд тэр чиглэлийн бас судалгааг хийдэг байгаа. Тэгэхээр миний яг өөрийн судалдаг зүйл болохоор ерөнхийдөө цацраг итгэх хаягдлыг энэ давсны далд байгууламж бүтцэд одоо булж тэгээд тэрний одоо удаан хугацааны аюулгүй байдал тэрний тооцоол судалгааг одоо би хийдэг. Энэ цацраг итгэх хаягдлаа атомын цахилгаан станцаас илүү гарсан энэ хаягдлыг хаана хаях вэ гэдээ одоо бөөн асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр маш том төсөл төр ажилтдаг юм байна тийм ээ. Тий. Ер нь бол яг ингээд технологи шинжлэх ухааны хувьд яг бас нэг хүн төрөлхтөнд яг төгс шийдлийг олоогүй байгаа ялчгүй салбаруудын нэг бол энэ нөгөө цацраг итгэх хаягдлыг булах, энэ булшлах, эцэслэн булшлах энэ судалгааны чиг нь бол ерөнхийдөө яг технологи шинжлэх ухааны шийдлийг арга замыг хайж явж байгаа юм. Тэгээд энэ ялчгүй хүн төрөлхтөнд бас тулгарсан тэгээ шийдээгүй том асуудал болохоор энэ бас эдийн засгаас ялангуяа ангид тэгээ ерөнхийдөө цэвэр технологи шинжлэх ухааны судалгаа хийгддэг энэ салбар. Тэгээд энэ мэдээж маш олон талын салбарын эрдэмтэд инженерүүд ингээд нийлж ажилладаг том мега төслүүд байгаа. Тэгээд улс орнууд бүгд дор бүрний одоо бие дааж ерөнхийдөө энэ асуудлаа шийдэж байгаа. Тэгвэл энийг одоогоор хамгийн боломжтой хамгийн дайггүй одоо концепц нь юу вэ гэхээр уулын газар дор гүнд булшлах байгаа. Тэгэхээр тэр гүнд газар дор булшлахын тулд ихлэ бас яг тодорхой геологийн өгөгдөл нь байх хэрэгтэй. Тэрэнд яадаг вэ гэхээр 3 төрлийн яг чулуулаг боломжтой гэж үздэг. Нэг нь кристаллины төрлийн чулуулаг, тэгээ шаврын төрлийн чулуулаг, тэгээ 3 дахь нь давсны төрлийн чулуулагуудад одоо ийм хаягдлыг болох боломжтой гэж үзэж байгаа. Эцэстээ гол зорилго нь тэрийг газар дор бусан хаягдлыг одоо ямар нэгэн шингэн уус нэвтрлэгт ерөнхийдөө яг битүүмжтэйгээр битүүлж болох зорилготой байдаг. Тэгээ яг хөө тэр тухай ингээд дэлгэрүүл ярьж бол ерөөдөө ийм байгаа. Тэгээ яг дэлхийн хэмжээнд бол яг ийм зориултын цацраг итгэх хаягдал болох ийм байгууламж байгуулсан ер нь бол сүүлд хэдхэн жилийн өмнө Финланд хамгийн анхныхыг барьлаа. Тэрнээс яг одоо үжи газар дор булчихсан бас дэлхийд дээр 3 жишээ авна. Нэг нь Америкт яг газар дорч байгаа. Америкийг би яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ Waste Isolation Pilot Plant гэх нэг тийм газар байгаа. Тэгээ нөгөө хоёр нь бол Германд байдیں۔ Тэр нь Германд Moslem нэг хоёр хуучин давс олборлох чиглэлээр ашиглаж исэн уурхаад цацраг итгэх хаягдлыг булсан тийм тохиолдол байна. Тийм байгууламж болохоор бас тооцоол судалгааны илүү нэрвчлэлтэй явагддаг. Тэр АСА-гийн тэр давсны одоо хуучин олборлох газар байсан тэнд хадгалсан чинь бас нэг асуудал үүсээд хадгалж болохооргүй юм байна гэд нэг зогсоож байсан тэр ажлыг хэдэн жилийн өмнө. Тий. Хоёулаа тэгвэл ийм байна. Их сонирхолтой юм байна. Цацраг итгэх бодисыг болох одоо тэр хаягдлыг хаана хадгалах вэ гэд дундын одоо хадгаламжийн газрууд лагерууд бол энэ тэнд байгаад байж байгаа тийм ээ. Хоёулаа буцаад бүр их үүсвэр рүү оруулах их сонирхолтой юм л гэж бодлоо манай сонсогчдод. Тэгвэл хоёулаа ерөөсө 20 дугаар зууны эхэнд хүн төрөлхтөн уран гэж хүнд металл байдгийг одоо мэдэхгүй байсан тийм. Мэдэхгүй байсан тэр үе рүү орвол бас их сонирхолтой юм л гэж бодлоо. Уранаас одоо цөмийн бөмбөг болж одоо дэлхийн ертөнд цөмийн зэвсэг хийж болох нэ гэд тэр гарч ирснээрээ бараг дэлхийн ертөнцийг тэр чигээр нь одоо өөрчилсөн гэж хэлэхэд
атомын цахилгаан станц одоо энерги гаргаж, тог гаргаж ирэх цахилгаан үйлдвэрлэж эхэлснээс хойш бараг 70 жил өнгөрцөн баг. Зөв үү? Цөмийн энерги чинь яг хөө тэрийг контролж чадвал бас ялчгүй давуу талтай байж болно. Тэгээд эргээд яг тэрний хаягдлын менежментийг зөв шийдэл болж чадвал бас тиймч бас буруу бол биш. Ялангуяа тэгээ бас сүүлийн үед нэлээд бас улс төрчсөн ч юм байдаг байж болох байх олон улсын хэмжээнд. Дээрэс нь энэ тэнд бас ийм катастрофууд, ийм станцуудын бас катастроф энэ Чернобыль, тэгээ Японд Фукушима зэрэг одоо тиймэрхүү аюултай талууд бас байсан байгаа. Тэгээд одоо бас зарим улсууд бас энэ чинь бол яг цөмийн хуваагдах уруулын тэндээс ялгарх энерги ашиглаж байгаа. Тэгээд цөмийн нэгдэх уруулын энтрийг бас ингээд цаашлаад үргэлжлүүлээд өөр бас цөмийн энергийн альтернатив хайж байна. Тэр зэвсэг энтер бол одоо яг хөө тэгээд санаа нь бол одоо цөмийн энергийг ивний одоо их тайвны замаар ашиглах шаардлагатай энтер бол улс орнууд гэрээ концепт хийсэн л багтаа. Одоо тэгээд би яг тэгтээ яг энэ цөмийн энерги яг мэрэгчлэлтэн болж болохоор яг хэлчихсэн. Тэгвэл яг арай өөр чиглэлийн юм судалдаг юм байна. Ялчуудтай энэ хаягдлын менежмент нь бол өнөө цагт бол хамгийн том асуудлуудын нэг. Начна бас нэг юм сонирхож асуу. Би нэг сонсч ирсэн. Одоо энэ цахилгаан станц, атомын цахилгаан станцд хэрэгжилж байгаа ураны зөвхөн 5% нь одоо цахилгаан болж гардаг. Үлдсэн 95% нь цасарг идэвхт бодисын хаягдл болж үлддэг гэж тоо үнэн худлаа юу? За тэрийг би яг шууд итгэлтэй 100% хэлж чадахгүй байна. Гэхдээ яг тэр чинь бас яг тэндээс уруул явагдаж байгаа, дулаан гаргаж байгаа тэр дулааныг ашиглаад яг энгийн нүүрсний станц ингээл ус ерөөхдөө ингээ офшор ярихад ингээд ус буцлах замаар ч юм ингээл ашиглах арга зүйн ерөөхдөө ойролцоо байдаг. Яг тэгтээ тэндээс явж байгаа энерги яг хэдэн хувь гэдэг яг тэр тоог энэ фактаар бол би яг одоогор бол хэлж чадахгүй л байна л тий. Тэгвэл маш их сонирхолтой сэдвүүдээр ажиллаж байгаа юм байна. Манай монголчин уул уурхайгаа эдийн засагт их итгэж найдаад байгаа шүү дээ, тийм ээ? Тий, ер нь яг хуу Монголд яг геомеханикийн инженер гэдгээр бол нэлээд хэрэгтэй. Яг тэгвэл манай Монголын уул уурхайн салбарын одоо ерөнхийдөө далдуурхан олборлт ашиглалтууд бол нэмэгдэж ирэх бах яванда. Тэгээ оюутлахоо тэгээ манай ч бас нэг 2 3 далдуурханууд байна. Тэр болгонд яг хуу ийм чиглэлийн нарийн мэргэжилтнүүд бол бас тодорхой хэмжээнд хэрэгтэй болох бах. Яг энергийн хувьд бол цөмийн энергийг Монголд одоо нэвтрүүлэхэд бол хэцүү хаа бас. Тэр дээрээс нь ялангуяа тэгээ манд ч бас сүлд цөмийн хаягдл болох асуудал яригдсан. Тэр бол Монголд бол хэрэггүй л асуудал та. Энэ бол тэр олон улсын. Би уучлаарай, би буруу ойлголцлаа. Би чиний өөрийг ч одоо яг энэ нөгөө давсны гүн газрын гүн гээд энэ уул уурхай таалтай. Тий, яг тэр чиглэлээр үгүй түүнээс бол хол. Тий. Тэр чиглэлээр бол яг хэрэгтэй. Ялангуяа миний хийдэг юу болохоор илүү тийм онлайн талаас нэг судалж тэгээд яг одоо математик загварын дээр ашиглаа яг тооцоолдог ажлыг хийдэг. Яг юу гэдэг одоо оюутлогоо ч юм уу зарим уурхаанууд за яг оюутлогоо халбгүй л та. Гэхдээ яг манай уул уурхайн салбарт ерөнхийдөө геотехник гэхлээр ерөнхийдөө шууд хэрэглээр өгөө төвлөрсөн. Тэгээ ерөнхийдөө яг нарийн тооцоол энэ яг бидний хийдэг төвшөнд ч юм уу хийгддэг байгаа. Тэр нь бол илүү тийм эмпирик болоод ажлын туршлага дээр суурилсан тийм гормоор ерөнхийдөө явагддаг. Тэгэхээр тэн дээр бас өшөө нарийн судлах бас юмнууд зөндөө бий. Гэхдээ яг уул уурхайн инженер уул уурхайн талаас яг тэрийг судлах шаардлага байна уу гэдэг чинь бас нэлээд мэтгэлцгүй бас хэвлэлтэй байна. Начна чи уул уурхайн салбарт орж ирснээр ер нь хамгийн ихээр ойлгосон зүйл юу вэ чамд? Энэ чиглэл рүү одоо эрдмийн ажил бичээд эхэлсэн хүний хувьд. За яг би уул уурхайн инженерээр яг
бакалавр магистр хамгаалаад төгссөн байгаа. Тэгээд яг дараа нь яг энэ эрдмийн ажил хөөхтөө бараг уул уурхаагасаа хүндий ч юм шиг тэгсэр нэг хитрхийг үнзгий ч юм шиг ийм чиглэл рүү орж байгаа. Тэгээд явцдаа олон юм олж мэдлээ дээ. Ялангуяа уул уурхаа чи яагаад гэвэл бидний хүн төрөлхтний амьдралд ер нь ямагт хэрэгтэй. Тэгээд бас хүн төрөлхтний бас хамгийн анхны мэргэжлүүдийн нэг. Тэгээд бидний одоо хүн төрөлхтний хэрэгжилж байгаа бүх одоо хэрэглгээний тэрний хангамж бүх салбарууд ингээд цаашаа явбал уул уурхаа дээр ихэд уулздаг. Тэгэхээр бас олон салбар юмыг ингээ олон талаас нь харж ойлгодог болсон юм болов уу гэж би бас боддоо. Юмны олон процесс юмны одоо уялдаа холбоог ойлгох чадвар суусан болов уу гэж боддог. Харин эрдмийн яг энэ их сургуульд ингээ нарийн инженерийн тооцоо судалгаа хийгээд бас ерөнхийдөө суурь шинжилгээ ухаан ямар чухал юм бэ гэдэг бол суурь шинжилгээ ухаан, байгалийн шинжилгээ ухаан ямар чухал юм бэ гэдэг бас маш сайн ойлгож байгаа. Тийм. Начна нэг юм манай залуучууд ер нь сүүлийн үед их зөрхий болсон юм болохоор эртнээс юмаа төлөвлөд бодож тооцоолж одоо өөрсдөө мэргэжлээ сонгодог болсон байх. Гэхдээ чи өөрийнхөө дота талын залуу үедээ мэргэжлээ сонгохдоо ийм зүйлийг анхаараарай. Сая ингээд байгалийн шинжилгээ ухааны хичээлүүд их чухал гэдээ ярьж байна тийм ээ. Сүүлийн үед хүүхдүүд програм зохиод өгөн болно гэсэн хүүхдүүд их гарч ирсэн байна. Чи энэ тал дээр юу хэлж зөвлөх үү? Дота талын дүүнерт. За баярлалаа. Гоё асуулт байна. Тэгээ би бас энэ талаар хүмүүстэй туршлагаа хуваалцъя гэж бас их бодож явдаг байсан. Тэгээ би яг хоёр юм зөвлөе гэж бодож байна. Нэгт юу гэхээр манай монгол хэлэнд нэг түгээмэл байдгүй нэг ойлголт байгаа гэдэг. Тэр нь тэгээ ялангуяа энэ барууны соёлд ингээд Европт, Америкт энэ төр ингээд хамгийн чухал нэг хүнийг хинбэ гэдгийг тодорхойлдог бас нэг чухал зүйл бол магадгүй хамгийн чухал зүйл бол одоо нэг passion германчууд болохоор Leidenschaft гэж хэлдэг. Яг хүний яг үнэхээр манай Монголд орчуулахлаар одоо хобби гэхэд хэцүү, сонирхол гэхэд хэцүү. Тэгсээр нэ гал ирмэлцэл гэхэд хэцүү. Гэхдээ энэ хэдийн бүгднийх нь нийсэн нэг тийм хүний яг дуртай тэгээ яг тэрнийхээ төлөө шатдаг тэр зүйлээ барьж аваад тэрнийхээ араас хүн одоо эцсийн хүртэл ч юм уу өөрийнхөө чадах хэмжээнд тултал нь судалж тэрнийхээ араас явах хэрэгтэй гэж би хувьдаа бол боддог. Тэр нь заавал ч ингээл байгалийн шинжилгээ ухаан ингээл физик юу гэдэг тийм байх албагүй. Зүгээр тэр нэг хөгжим дуртай эсвэл ямар нэгэн спортын төрөлд ч амар дуртай тийм passionтай яг тэрнийхээ эц хүртэл хүмүүсийг би тэмүүлээрэй гэж хувьдаа бол боддtiin. Тэрнээс гадна яг тэгэхээр яг ингээд одоо жишээлээд физик байгалийн шинжилгээ ухааны хичээлдээ үнэхээр мундаг хүүхдэд би юу зөвлөх вэ гэвэл яг тэр чиглэлээ дагаал яваарай гэж хэлнэ. Одоо хим физик энтрэ их сургуультай бол тэрэндээ ороо сураа явсан дээр шүү гэж зөвлөнө. Ялангуяа одоо би Германд энд яг ийм салбарт ороод юу ойлгосон бэ гэвэл одоо манай дээр жишээ нь манай тэнхэнд бол жишээ нь 3 математикч нэг физикч байгаа. Тэгээ манай сургуулийн бусдын институтууд ингээд бусад институтуудын профессоруудыг харангуй дандаа математикч, физикч энэ төр байсан хүмүүс аягүй түгээмэлүүдээ. Тэгээ магадгүй Германы одоо энэ инженерийн чиглэл яагаад ийм алтартай яагаад ийм сайн өнөөг хүртэл ингээд сайн мундаг байгаадаа нэг шалтгаан бас энэ чиглэлийн физикч, математикч энэ төрөйга бас нэлээ хэрэглээнд оруулсан гэх юм. Тэр хүмүүсийнхээ одоо ид шидийг гаргаж чадсных юм болов уу гэж би хувьдаа боддог. Тэгээд яг үл тэр бүхэн чинь бас яг байгалийн инженер хүний ажил бол ерөнхийдөө амьдралыг ингээд шинжилгээ ухаантай холбогддог бол тийм ялангуяа хэрэглээний математик энэ төрөөр сурсан хүмүүс бол шинжилгээ ухааныг тооцоо судалгааны инженертэй холбогддог гэсэн үг. Тэгээ яг энэ салбарт ороод ирэхлээр ингээ манай хөгшин багш юу гэж хэлдэг вэ гэхээр одоо ингээ за инженерүүд математикч нарт бол инженерийн мэдлэгийн заач нөө. Инженерүүдэд бол математикийн заахад хэцүүтэй гэж ярьдаг.
Тэгээ манад одоо 3 хэрэглээний матер, техникийн математик энэ төр төгссөн хүмүүс. Тэгээд ирээд одоо програм сая програм бичдэг энэ төр гэж хэллээ шүү. Тэгээ яг ийм судалгааны төвшөнд бол ерөнхийдөө програм бичих энэ төр бол одоо үед бол би бол хэрэглээ болсон юм болов уу гэж харж байгаа. Урд өмнө одоо бид нар одоо хэлийг одоо гадаад хэлийг бол мэддэггүй байхдаа бол орчуулагч энэ төр гэж байдаг байсан бол одоо бүгдээ өөрсдөө хэл сураад хэл бидний хэрэглээ болсон шиг явандаа тодорхой төвшөнд гараад ирэхлээр програм бичих бол одоо хүний хэрэглээ болох юм бол гэж би харж байгаа даа хувьдаа. Гэтэ би одоо програм бичдэг гэдэг одоо юу гэдэг нь app одоо хүмүүсийн хэрэглээний програм биш яг ингээ өөртөө шаардлагатай юм ингээл орчуур юм програм бичдэг байгаа л. Тийм болохоор ерөнхийдөө хүмүүсийг үнэхээр бас дуртай тэгээ чадчихвэл тэр чиглэлээ бариарай. Одоо Монголд хүмүүс тоогоор сураад багшлуулна шүү гэж хэлж байгаа. Хэлж ивэл одоо үгүй ээ гэж хэлээрэй гэдэг. За маш их баярлалаа. Их сайхан үнэтэй зөвлөгөө би энэ залуу үеийнхэн маань ингэж сонссон баха гэд найдаж чинь сая начначи манай профессорууд маань гэ Германы ихтэй сургуулийн профессорууд нь мэдээж их сайхан хамтарч ажилладаг ах гэж бодож байна. Надад нэг юм Хенри Фордын хэлжсэн үг санаанд орлоо. Тэр хүн юу ч хэлсэн бэ гэхээр юм шин юм сурахаа болцсон хүн одоо би болцсон гэдэг ингэ зогссон хүн. Ортойчсэн 80-тайчсэн хөгшин байдаг. Байнга насан туршдаа ингэ суралцж байдаг хүн. Ортойчсэн 80-тайчсэн залуу байдгаа гэж хэлсэн байдаг. Танай профессорууд чинь настай хүмүүс байдаг болоо гэж бодож байна. Энэ үгэн дээр тулгуурлаад чи юу ярих вэ? Өөрийнхөө. Ерөө маш үнэн. Тэрнтэй бол мэдээж хүн хүүхдлээ ямагт суралцаар л байх болов. Тэгээ суралцаар байгаа л дуусах болов. Тэгээ одоо манай хөгшин багш жишээ нь тэтгэвртэй 3 жилийн өмнө тэтгэврийн нас нь бол 3 жилийн өмнө болцсон. Тэгтээ өөрийнхөө төсөөл ерөнхийдөө ажлаа үргэлжлүүлээд өнөө хүртэл хийгээ явж байгаа. Тэгээд тухайн маа багш яадаг багшийн нэг сонирхолтой юм тухайн хүн яг юу гэдэг ажил гэж хийдэг. Өөрөх нь хобби тэр нэг лайденшафт гэдэг юм нь өөрөх нь ажил байна. Тийм болохоор тэр хүн барыг цалин өгөхгүй ч гэсэн багш бол одоо хуучин авдгаас мэдээж баг цалин авч байгаа тэтгэврийн нас нь болсон болох. Тийм хэрнээ тэгэл тэрийг яг өөрийнхөө дур сонирхлоор ингээл хийгээл явж идэг тийм баг. Тийм болохоор хүн ямагт багш нарыгаа хараад одоо миний одоо үлгэрч юмс чинь л одоо тэр хэд байна. Яг энэ академик салбартаа тий. Тэгээд бас нэг ингээ хүн юм сурч мэдэх тусам юмыг ойлгох тусам ч юм уу эсвэл одоо яг энэ салбартаа ингээд судалгаа хийн гингуут судлагдаагүй юм бас ямар их байгааг бас их харж байгаа л та. Тэгэхээр нөгөө юмыг мэдэх тусам улам мэдэхгүй гэл мэддэм байна даа л гэж одоо дүгнээд байгаа шин. Баярлалаа. Тийм. Тэгэхээр өөртөө одоо юм мэддэггүй өөртөө мангар өрөөл талааг байх албагүй. Гэхдээ өөртөө мангар юм шиг л юм хийх хэрэгтэй юм байна л болов. Тийм. За их сайхан хариулт өглөө баярлалаа. Бас нэг асуух зүйлээ чинь одоо Эрдэмтэн докторийн ажлаа бичиж байгаа судлаач хүний хувьд ер нь судлаач хүний төсөөлөн бодох чадвар нь өндөр байсан дээрээ тийм үү? Эсвэл мэдлэг одоо чадвар нь өндөр байх нь илүү дээр гэдэг юм болов? За би төсөөлөн бодох чадвар нь чухал гэж хариулъя да. Яг тэгвэл мэдлэг чадвар гэдэг чинь эзэмшсэн мэдлэг тэгээд эсвэл энэ тэндээс уншсан эсвэл өөрөө судлаад олсон мэдлэг чадвар бол байгаа зүйл. Харин судлаач хүмүүс бол мэдхгүй чадахгүйгийнхаа араас хөөх нь зөв юм болов. Тэгэхээр тэрэнд бол төсөөлөн бодох чадвар нь илүү хэрэгтэй чухал байх гэж бодож байна. За баярлалаа. За залуу хүн эми чинь нэг юм сонирхоод асууя. Манай залуу сонсогч нөхдүүд бас сонирхож байж магадгүй. Найз охинтой болов залуухан эми залуу хүн эми чинь найз охинтой болов гэж асуусан нь илүү тохиромжтой болов гэр бүлтэй юу гэж асууснаас
найз бүсгүй байгаа. Тэгээ би бит хоёр за 3 жил хагас юм уу? Манай энэ хотод одоо санамсаргуу явж байгаа. Тааралдаа танилцсан. Адилхан Монгол бүсгүй байгаа. Тэгээ би өөрөө энэ хоттой бараг ганцаараа Монгол нь одоо ирснээс хойш ерөн ганцаараа өөрөө ганц Монгол нь л гэж бодоо яваад байдаг. Тэгээд манай найз бүсгүй бас санамсруу бас очилж ирж тааралыг нэг тухайн моментод таарал хоорондоо танилцсан да. Тэгээ найз бүсгүйтэйгээ одоо хамт амьдардаг. Манай найз бүсгүй бас манай сургуульд сурдаг баг. Найз охинтойгоо гэхээр чинь хаяада Монгол хоолоо идчихсэн юм биш үү? Найз охин Монгол хоол иддэг бэлгүй бодвол хаяада. Тийм Монгол хоолоо идэн сүйтэй цагаа уун одоо юу бүгдээ нэдэж байгаа л. Одоохон хоёлоо буцаад бас ажил руу норно, их сургууль руу норно. Бас сонирхож маш залуутай ирж ирсэн хүн болохоор сонирхож асуух нэг зүйл чинь 17 настайд одоо дөнгөж 17 насаа хүрээд анх Герман улсад ирж хахад тэр үед чамд юу хэцүү байсан бол? За өнөөдөр болохоор ер нь энэ 11 жилийн дараа өөрийнхөө эх орныхоо ямар соёлоор дутагдж амьдарч байна? Тийм дутуу зүйл байх юм уу? Одоо 17 одоо дөнгөж ирээ баг 16 ташгүй иржсэн. Тэгэхээр яг олон жилийн өмнө байна. Бас мартаж. Гэхдээ тухайн үед одоо юу хэцүү байсан гэхээс илүү одоо юу амархан байсан гэдэг нэг ганц асуу. Тэгвэл баг нэг юм гарч ирж магадгүй. Тэрнээс бол одоо бүх юм л хэцүү юм шиг санагдчихсан да. Юугаа ч мэдэхгүй 17-таа тэг Герман руу одоо нэг Ялкны матч чиглэл иржсэн. Тэгээд юу ч мэддэггүй л шүү дээ. Гэртээ баг гэрээ ажил юм хомдчихлогтой сураагүй хоол хийж чадахгүй тэгэл тэрийг явахынхаа өмнө ч нэг бэлдээд сураад тахгүй тэгэл ирээл баг тухайн үед баг ээж руугаа залгаа ээж бантай яаж хийдэ ингээл асуужсэн да. Уцаар ирээд тэгээ эрэхтэй би яг ирэхээс өмнө нөгөө Гёте сургуулиас 5 дугаар ангиас хойш Герман хэл үзсэн. Хэдий ч бас анх ирэхэд бас Герман хэл нэг чих хатуу тэгэл. Гэтэ өөр шууд хэлгүй эсвэл ингээ өөр хэлний курс сууж байгаа би коллеж суужсан оюутнуудын дээрээ бас давуу талтай байсан. Тэгээд одоо ч нэр амархан юм юу байсан юм бол гэхээр энэ да. Тухайн үед би дөнгөж нөгөө 17-т ирсэн болохоор нөгөө насан туршигууд минь даяага насан туршигоо хүүх тэгээд дөнгөж ирээд нөгөө хүмүүс Герман дээр хамгийн ихэнд юу эрэхтэй вэ гэвэл данс нээлэх хэрэг болдог. Тэгсэн чинь дансаа нээлэх гэсэн чинь насан туршигоо нээлгэж чадахгүй. Тэгээ тухайн үед Хановерт яг Хановергийн хотод одоо студент коллеж гэдэг коллежд орчихсон. Тэрний маань эрхлэгч дарга нь одоо миний өмнөөс барыг батлан даалт хийж данс мансаа нийлгэжлээ шүү. Тэгээ байр олдохгүй байраа хайгаа явжсэн. Тэгээ юугаа ч мэдэхгүй бас баахан ачаа мачаатай ирсэн барыг. Бас хөглөжсэн анх ирээд. Машин шог шиг юм болчихлоо. За өнөөдөр ингээд 11 жилийн дараа бас эх орныхоо ямар нэгэн соёлоор дутагдж явах юм уу? Эсвэл тийм дутагдж гачигдах зүйлгүйгээр бас Монгол улсуудтайгаа уулзаад явдаг уу? Тий, би яг нөгөө Монгол хоттой ганц Монгол нь байсан болохоор тэгээ одоо бододсоо ганц биш юм байлээ. Тэгээ нэлээ хэдэн жилийн дараа одоо нэг 2-3 жилийн өмнө өөр нэг Монгол ихч байдаг байсан юм бэл. Тэгээ Отгоо гэдэг ихч. Тэгээ өөр нэг Монгол ихч байдгийн сүлт л болж байгаа. Тэгээд яг Монголын humor дутагдноо тий. Би яг энд ирснээс хойш би одоо 11 жил нэгч цагаан сар нэгч наадам одоо улсын баяр наадам үзээгүй явж байгаа шүү. Тэр мөрөөр дутагдана. Тэгээ мэдээж хамгийн гол нь гэр бүл ах トゥ хамаатан садан найз нөхдөд ингээл бүгдийн санаа даад. Тэрнээс бол энэ тэгээд бас байгаа амьдралтаа бас тасчтэй бас нэг бодлоо. Их залуутай ирсэн хүмүүс тасхад амар байдгаа гэдээ бас ярьдаг. Магадгүй чам дээр тийм байсан биш магадгүй. Сая ээжээсээ ингээд заримдаа баг бантан яаж хийдэг вэ гэдгийг асуух шахчихсан гэж ярьж байна. Ээжийн тухай бас нэг асуу гэж би бодлоо. Ээж нь хүүгээ одоо хамгийн анх Гёте сургуульд орох уу гэж одоо зөвлөсөн юм шиг юм тийм ээ. Ээжийн талаар жоохон ярьж болох уу? Болхгүй бах уу.
манай ээж одоо миний амьдралын одоо хамгийн л үлгэр жишээ хүн байгаа да. Одоо ээжээс гайхалтай үнэтэй бол таарч явсангүй. Тэг амьдралын одоо одоо тэр хүч одоо эр зориг тэр бүх одоо хаанаас гардыг гэж гайхах үз одоо гайхалтай юм ихтэй байгаа. Тэгээд намайг бол манай ээж бол их чөлөөтэй өсгсөн. Намайг бол ингэдэг гэж ерөөсөө хизээч одоо хилдцайг юм завшиж байгааг одоо тэгээ бас чөлөөтэй би өөрөө ийм юм хиймээр байна, тийм юм хиймээр байна гэж гүт тэр бүхэнд одоо чөлөөтэй ханддаг тэгдэг гэл. Миний өмнөөс бол манай ээж нэг 2 шийдвэр гаргаж ирсэн. Тэрний нэг нь бол Гёте сургуульд санамсаргүй. Миний хувьд санамсаргүйгээр ээж Гёте сургуульд оруулсан. Тэрнээс бол би өөр 1-р сургуульд орно гэдэг 5-р ангида конкурс энэ төр байжсэн. Тэгэл тэрнээс хойш ингээл бас амьдралын дараагийн юмнууд ингээд цаанаасаа ингээд биелээ явцсан юм шиг санагддаг шин. Нөгөө нэг сонголт гаргасан нь бол намайг бас мэдээгүй ангаагаа явжсэн чинь нэг өдөр чамайг гитарны дугууланд оруулсан шүү. Гитарны дугууланд оруулсан. Тэгээ одоо бол бас миний хамгийн дуртай одоо хобби одоо нөгөө Leidenschaft бол одоо гитар байна да. Тий. За гитар тоглодог залуу шүү дээ. Гитар их сайхан хөгжим. Гитар тоглодог залуучуудад би залуу байхдаа гитар тоглодог залуутай дуртай байсан гэж хэлжүүлнэ одоо. Инээдмтэй сонсогдох бах та. Октодыг их татдаг шүү дээ. Их гоё гитар тоглодог, дуулдаг залуучуудад бидгүй миний хувьд бол тийм би дуртай байсан. За зөв явж байгаа замд нь ээж нь бас их манайхаар тулгын жолоогийн их зөв тавиад өгсөн юм байна. Тэгээд ийм сайхан хүүхэн төрүүлж өсгсөн ээжд нь бас энэ завшааныг тахилдуулаад баярлаа гэд бас хэлье манай Globus podcast-ын зүгээс. Танаас сургууль руу чинь би буцаад орё гэж бодлоо. Танаас сургууль чинь бас жижигхэн мөртлөөс ер нь хуучны уул уурхайн академи байсан юм байна Германд тийм ээ. Маш их уламжлалт одоо түүхий долборлох чиглэлээр сургууль явуулдаг тийм. Ер нь баг цөөхөн сургуулийн 3 сургуулийн нэг их сургуулийн Германда. Тий. Ер нь аль тий. Яг их сургуулийн бараг 3 их сургуулийн нэг. Тэгтээ 4 дээд сургуулийн нэг гэж хэлж байна. Ер нь бол энэ нөгөө амьдардаг хот нь нөгөө Хаарц гэдэг уулын орой дээр байдаг. Тэгээ ер нь бол сүүл одоо археологийн гэх юм уу? Археологийн олдроор бол баг энд 2000 жилийн тэртээ баг уул уурхай албартай уул уурхай одоо үйл ажиллагаа явагдчихсан байна гэж тодорхойлогдоод байгаа. Тэгээд одоо хаа байсан баг 5 дугаар зууны үед чинь энэ хажууд байдаг энэ Гослар гэх хот ч одоо Европын баг хамгийн баян хот байсан. Энтер гэдгийн одоо тэр яг манай найзлт хийжсэн л та яг баримт факт түүхэн одоо. Тэгээ ерөнхийдөө бол энэ одоо бүс нутагтаа бол их уул уурхай үйл ажиллагаа явагддаг байсан. Тэгээд манай сургууль 1890-ад оны үед байна. 1800-ны сүүл хавцаа уул уурхай одоо академи гэж анх байгуулагдчихсан. Тэр нь тэгээ одоо ингээд үргэлжилж явсаар байгаад техникийн их сургууль болоод хөгжсөн байгаа. Тэгээд одоо яг уул уурхай ингээд багасхийн хэрээр манай сургуулийн ангиудын бас орж байгаа оюутны тооч гэсэн бас цөөрж байгаа. Тэгэхдээ манай сургууль яг уул уурхай анги ямар давуу талтай вэ гэхлээр тэрийг урьдчилаад нэгсэндээ англи хэлний магистрийн програмаа англи хэл болгосон. Тэрнээс хойш ерөнхийдөө гадаадаас ирэх оюутнууд айгүй их болсон. Герман хэл заавалчгүй сурахгүйгээр англи хэлтэйгээ шууд ирээд уул уурхай магистрийн зэрэг хамгаалдаг болсон. Би өөрөө яг бакалавр дээр герман хэл дээр бакалаврын зэрэг англи хэл дээр магистрийн зэрэг хамгаалсан байна. Тэгэхээр ерөнхийдөө бас уул уурхайгаар ингэж магистр хамгаал сонирхолтой оюутнуудыг бас тийсээс сураглал байгаа тий. Тэгээд маахаа хуу тэгээ энэ салбар нь багасхаас гадна өөр бусад төрлийн институтууд нь бас аюул алдартай. Тэгээд тэр бусад салбаруудаа бас нэлээд сайн хөгжүүлээ явцсан. Одоо алдартай гэвэл за манай нөгөө тэнхэн буюу одоо уул уурхай баяжуулалт бол ер нь бол нэлээд сайн. Ялангуяа анх дахь гэхээс илүү хоёр дахь түүхий эдийн баяжуулалт буюу дахин боловсруулалтаар бол ялангуяа профессор нь бол Германд нэлээд алдартай. Тэгээд ер нь бол энэ доктортой хөгжил тэгээд энэ байгаль орчны инженерчлэлийн чиглэлээр нэлээд алдартай. Тэгээд бас тэр чиглэлээ дагсан эдийн засгийн техникийн эдийн засгчдын ангийг
анги институт байдаг. Одоо манай найз бүсгүй бол тэрний одоо эрчим хүчний менежментийн эдийн засгийн магистр хийдэг. Тэгээ өөр материал сайенс, органик хим, цахилгааны инженер, тэгээ програм хангамж энтер гэдэг ингээд ерөөдөө зөвхөн уул уурхай дээр түшгэлж байгуулагдсан ч гэсэн ингээд олон институтээр нэлээд хөгжүүлээд бас нэлээд гайгүй явж байгаа. Тэгээ ерөөдөө бол 4000 одоо бол 4500 байна. 4500 оюутантай хэрнээ 33 байна уу? 33 институттэй. Тэгээ бараг ингээ их сургуулийн ажилч оюутныг харьцуул бараг 1:4 харьцаатай ер нь бол тийм ба. Тийм байлээ. Би гайхсан 1000 гаруй ажилчинтай тэгсэн мөртлөө цөөхөн оюутантай. Тэгээд яасан эрхтүүлдэг оюутнуудаа эрхтүүлсэн ийм их ажилчинтай юм бэ гэж харсан шүү дээ. Начна танаас сургуулийг бас ингээд судлаад уншаад явж байхад танаас сургуультай чинь бас их нэг түүхий долборлох салбарт дэлхийд тэргүүлдэг том корпорациуд, компаниуд бас их хөрөнгө оруулалт, эрдэмтдийн ажилтны хөрөнгө оруулалт хийж эсвэл төгсөх төгсөж байгаа оюутнуудыг бас их өөртөө одоо ажилчнаараа татах тийм програмууд их явагддаг анзаарагдлаа. Энэ тал дээр. Тийм. Ер нь бол Германд ч бас нэг ийм байгаа да. Ер нь бол энэ ч дээд боловсрал үнэгүй тийм болчихсон шүү. Тэгээд бас нэг тэрэн дээр бас ингээ олон улс төрчил ингээл асуудлуудын тоочл явж болно. Гэхдээ ер нь бол институтууд бол өөрсдөө ерөнхийдөө санхүүжилттэй болох хэвээр. Тэр гжиж институт болгон мэдээж хэрэг профессорууд тэгээд нэг улсын тийм институттэй байдаг. Бусдаар бусад судлаач, докторант, төслийн ажилтнууд бүгдийн ерөнхийдөө бол өөрсдөө гаднаас олж ирж байгаа мөнгөөр санхүүжүүлж явах хэрэгтэй байдаг. Яг өнөө яг дээд боловсролын салбарт байгаа асуудал нь яг тэг улсаас ч юм уу шууд боловсролын яамнаас тэгж мөнгө орж ирэх нь нэлээд багассан. Тэгээ профессорууд нь яг тэрнийхээ хойноос өөрсдөө тэрийг менежмент хийж зохицуулж явах энэ төр гэл хамгийн гол асуудал байгаа л та. Тэгээ яг нөгөө инженер техникийн их сургууль гэдэг үднээс тэр чиглэл тэр салбаруудаас нэлээх одоо санхүүжилт мөнгө орж ирдэг байгаа. Тэгээд ялангуяа тийм сайн алдартай сайн институтууд нь бол том төслүүд томч байх тий. Тийм төслүүд судалгааны төслүүдийг авал тэрүүгээр ингээл одоо над шиг юм докторантуудыг авч ажиллаулаад ерөөдөө 3 дахь фундаментал одоо санхүүжилтээр ингээд өөрсдөө авч явдаг тийм баа. Тэгээ яг манайх зарим манай найзууд өөр энэ тэнд сурчсан бакалавр энтрейдс найзууд ярьж байгаагаар бол өөр их сургуулиудыг бодвол энэ салбартаа компаниудтай нэлээд ойр ажилладаг гэж ярьцгаад шүү дээ. Танаас сургууль чинь маш өндөр хувь нь бас гадаадын оюутнууд тийм ээ хятадаас бас маш их оюутнууд ирж сурд юм байна. 12-оос 20% нь одоо хятад оюутнууд нөгөө гадаадын оюутнуудынхаа эзэл хуваар нь тэгээд чи бас өөрөө ингээ гадны оюутан байж байгаа Германд тийм ээ их сургуулаа төгссөн. Чамд ямар давуу тал байсан болоод одоо танай профессор чамайг сонгож докторийн ажлаа өөрийнх нь сургууль дээр ингээ бичих тэгээд ажиллах юм боломж олдсон бол. Яг тэр тоо статистик дээр татварлага хийхэд бол баг оюутнууд нийт одоо нэг 4500 ч юм уу оюутнуудын баг 3/1 нь гадаад байдаг байна. Тэгээд тэрнийх нь тал нь хятадууд байгаа. Тэгэхээр одоо нэгсэндээ их сургуулийн 6/1 буюу одоо яг л дэлхийн 6/1 гэдэг шиг хятадууд одоо ирж сурдаг байгаа. Тэг яг нэг талаас яг манай сургуульд ороход харьцангуй гайгүй, төгсгөл хэцүү болохоос ороход гайгүй. Тэгээ хятадууд ягаад орлож ирээд идэх юм бас нэг шалтгаан. Манай сургуулийн хуучин төгсөгч нь хятадын боловсрол шинжлэх ухаан ч юм уу тэрний сайд байд баха. Тэгээ тэр өөрөө сурж байхдаа ч юм уу тэр юм уу өөр нэг хятад тийм оюутан солилцоо молилцоо тэр мэрэнд өөр ингээд нийгмийн идэх үзүүлээд ингээд
ерөөдөө оюутнуудыг ингэж татах матах ажлыг өрнүүлж явж исэн юм билээ. Тэгээд ерөнхийдөө айгүй их хятад оюутнууд ирдэг болсон юм бэл. Тэгээ өөр орны ер нь бол тэгээ нийт одоо 3-1 нь гадаад оюутнууд байна л та. Одоо баг тэр нь 40% болсон биш мэддэг. Тэгээд миний хувьд яг хуу сурж байхдаа ямар давуу тал байсан бэ гэхээр яг гадаадаас ирсэн оюутнуудаас магистртаа бол ялангуяа нэлээд давуу талтай байсан. Хэдий бүгд адилхан англи хэл дээр хичээл үздэг ч гэсэн яг тэгвэл би нөгөө бакалаврын зэрэгээ энд хамгаалсан. Тэгээд дээрэс нь бусад гадаад оюутнуудыг бодвол би өөрөө герман хэлтэй. Тийм болохоор ерөнхийдөө ажил дээр гарахад харьцангуй шанстай, илүү шанстай. Гэхдээ яг би тухайн үед ерөөсөө 2 компанид ажлын анкетаа явуулжсэн. Тэгээд манай багш болохоор намайг үлдээч ингээд докторант болно уу гэдээ одоо санал болгосны дагуу үлдсэн байгаа. Тийм. Сайн оюутан авч үлдсэн байж таараа. Тэгэхээр бас манай Монголд одоо ингээд ийм сайхан нэр хүндтэй сургууль докторийн ажлаа бичиж явж байгааг олж мэдээд одоо миний хувьд бол маш их баярлсан. За баярлалаа. Манай нэг зочин хэлжсэн Монгол хүн Монгол улсын баялаг гэж хэлжсэн. Тэгээ бас л ийм сайхан баялаг маань ингээд энд явж байгаа юм байна гэж бодож исэн. Ер нь чамд ирээдүйдээ Монголдо очиж ажиллах, Монголдо амьдрах энэ гэсэн бодол байдгүй. Байлгүй байх уу. Харин очиод юу хийж яаж явах уу гэдгээл их бодож байна да. Тэрнээс бол мэдээж хүн хэдий ингээ Германд хичнээн одоо ямар ч цалин аваад хичнээн гоё судалгааны ажил хийсэн ч гэсэн хүн яг нэг тийм гэртээ байгаа юм шиг бол мэдрэмжийг бол хизээч миний зүгээр харж байгаагаар бол хизээч бараг авч чадахгүй болов гэж хараад байдیں۔ Тийм болохоор хизээ нэг өдөр Монголд очиж ядаг гэр бүл ах トゥ нартайгаа ойрч юм уу. Тэгээд бас Монголынхаа хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө бас зүтгэнэл гэж боддөө ш. Гэтэ миний яг одоогийн зорилго бол яг энэ одоо энэ судалгаа ерөн энэ геомеханикийн чиглэлээр бол би үргэлжлүүлээд одоо би болсон гэж бодох хүртэл одоо судална да. Энийг ямарчсан хөөж ямарчсан. Тийм. Яг тэгвэл бас яг нэг анханасаа шууд ингээ Монголд эх орондоо хувь нэмэр оруулна гэд хүн зориод явчихлаар өөрийгөө шууд хайрцагчт юм болов уу гэж би бас удаа бодод байдیں۔ Өөрийнхөө юу гэдэг нийт потенциалаа шууд Монголын эдийн засаг, Монголын хөгжил, инженерчлэлийн одоо хэмжээнд шууд өөрийгөө хязгаарлах юм болов уу гэж бод. Тийм болохоор ихлэ инженерийнхаа дэш нь юу гэсэн тэмүүлэл гэж одоогоор бодож байна. Тэгээ хүний бас үзэл бодол хэд яаж ховсоо байлаа тэгээ харж ий та. Баярлалаа сайхан хариултанд баярлалаа. Начна би чамд 30 жилийн дарааг харж болох нүдний шил зүйл гэх юм бол чи тэр нүдний шилээр ер нь 30 жилийн дараах тог цахилгаан, техник, технологийн хэрэглээ түүнийг яаж харах бол тэр нүдний шилээр 30 жил. Одоо ерөн энэ эрдэм шинжилгээт чинь одоо хүн болгоо ирээдүг л таахын төлөө явж байна да. Одоо миний судалж байгаа ажлыг би нөгөө хийсэн шиг яг урт хугацааны аюулгүй доктортой байдлыг ингээд тооцоолдог. Тэр бол яг 30 бүр сая жил хүртэлх одоо математик загвар тооцооллын ажилтаа. Яг ойрын 30-т ингээд баримттай фактээр ирээдүг хинч харж хэлж чадахгүй болов яа гэвэл энэ дэлхий чин энэ амьдрал ч өөрөө хитрхий динамик хитрхий өөрчлөлтөөр дүүрэн болохоор өөрчлөлтөнд хамгаалахад хэцүү бол. Яг бодтойгоор тэр үед юу болцсон байх вэ гэвэл бас хэрүү ингээд одоогийн төсөөллөөр ингээд бүтүүл одоо бас тэр эрчим хүч тэгээд энэ байгаль орчинд одоо ээлтэй тийм амьдралын хэв маяг одоо хүндрэлтэн тогтсон байх болов гэж бодож байна. Ялангуяа одоо ингээ хараад тахна баг энэ дэлхийд нийтээр чинь баг манай монголчууд чиг баг нүүдэлчин эко амьдралын араас зүтгээд байгаа юм шүү. Тийм байх болов. Тэгээд яг гоо энэ хүлэмжийн хиймийн асуудлыг яг 30 жилийн дараа яг 50 он гэхэд тэд
болгоно энэ төргээ бас улсууд том зорилттой явж байгаа. Тэгээд тэр мөр нь одоо биелэх болов гэж бодож байна. Тэрнээс яг хэлэхэд хэцүү юм да. Ирээдүг. За баярлалаа. Герман улс бол тэрэгтгэгч мөчийг одоо маш их илүү ашиглах тийм зорилготой сүүлийн үед маш их санхүүжилт тийшээ явж байгаа тийм ээ. Тий. Манай Монгол улс маань болохоор уул уурхайн салбартаа их тулгуурлаж манай эдийн засгийн за энэ бол бас нэг өөр асуудал баг. Миний асууж байгаа зүйл юу гэхээр сая хоёлаа ингээд чиний эрдмийн чинь ажиллаж гисэндээ засар гэдэгт одоо тэр хог хаяглыг болох энэ төр гэж ярьж байна тийм ээ. Энэ шийдлийг олох нь хэцүү болов. Энд чинь бас асар их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэгэхээр тэр хөрөнгийг олох нь хэцүү байгаа юу? Яг цацраг итгэх хаягдлын сэдв дээр бол энэ цацраг итгэх хаягдлыг бий болгогч компаниуд бол мөнгө нийлүүлдэг. Ерөнхийдөө Германы хувьд бол энэ бүх атомын цахилгаан станц тэгээ ямар нэгэн байдлаар цацраг итгэх хаягдл болж байгаа газар болгон мөнгө нийлүүлээ дундын тийм пот одоо дундын тийм бажт анх одоо босгоод тэндээс дараа нь хаягдлын менежментийн санхүүжилт энтрийг хийнэ гэд явсан байна. Гэхдээ энэ том төслүүд дээр мэдээж нарийн судалгаа, тооцоо бүх юмыг бас тооцоолохоос гадна бас тодорхой хэмжээнд практикт хийж баталж харуулж ажил үргэлжлэн. Тэгээд яг тэр газар доорх байгууламжийг битүүмжилттэй хийнэ гэдэг чинь маш хэцүү юм бол яг инженерийн технологийн үүднээс. Тэгээд ер нь бол зардал маш өндөр гарч байгаа. Тэр яг тэр нийлүүлсэн санхүүжилт нь хүрэх үгүй юу нь бас эргэлзээтэй. Гэхдээ ямар ч энэ сард энэ хаягдлын салбар ялчгүй том одоо критикл одоо асуудал болохоор тэрийг бол эдийн засаг санхүүжилтээс нарай хараад бусаар шийдэж байгаа. Ер нь ямар нэгэн наатаха найдварт одоо нэгсэндээ цаанаасаа найдвартай булаа л гэсэн даалгавар өгч байгаа гэсэн үг. Хэд болох нь хамаагүй гэсэн. Хамаагүй гэсэн үсэд болохоор одоо 100,000 жил тэр тухайн компаниуд нь тий айгу том юм контейнерууд байсан. 100,000 жил одоо тэрийг хадгалах тэр баталгааг өгжиж гэхдээ хинч мэдэхгүй шүү дээ 100,000 жил үнэхээр тэгж хадгалагддаг тийм ээ. Гэтэл бас нэг одоо эрдэмтэд гараад ирсэн байж байгаа тий. Энэ хаягдл засар гэтгэвт хог хаягдлаасаа буцаад тог гаргах. Буцаад ашиглах гэд баг Билл Гейтс баг тэнд хөрөнгө оруулалт энэ төр хийж байгаа. Энэ тал дээр чи ямар мэдээлэлтэй байгаа? Миний сүүлд уншсан санах ямар ч гэсэн яг энэ цөмийн хаягдлын бараг 95%-ийг дахин боловсруулж болдог баг. Тэгээд дахиад шатааж буюу одоо уралд оруулж болох одоо rod гэдэг юм. Тэрийг буцааж Францад одоо дахин боловсруулалт энэ төр хийдэг гэж байгаа. Гэхдээ тэр 5% нь ямар нэгэн байдлаар болохоос өөр аргагүй. Америкийн нэгдсэн улсын хувьд бол ер нь энэ цацраг хаягдлыг дотор нь олон ангилна. Баг тэгээ дунд тэгээ өндөр цацраг идэвхтэй гэж хуваахаас гадна бас дулаан ялгаруулагч цацраг идэвхт хаягдлын тэргээ хуваагдаад ирдэг. Тэгэхээр яг тэгээ энэ хаягдлаа ерөнхийдөө бол 3 давхарт барьер системд бол 3 давхар одоо битүүмжлийн систем хадгалдаг. Тэрний эхнийх нь бол яг техникийн барьер гэдэг нь одоо ийм нэгсэндээ пошгинд хийгээд тэр нь бол техникийн барьер. Дараа нь өөр тэр газар доор хийж байгаа юм чинь газар доор ухс одоо нэвтэрсэн одоо тэр түнэлүүдээ иргэн дүүрэлт ялангуяа битүүмжил одоо ус болоод ямар нэгэн ер нь бол усыг нэвчүүлэхгүй тийм битүүмжилтэй материал тэр нь бол геотехник юм барьер гэж. Тэгээд өөрөө тэр нөгөө давс, шаврын чулуу, кристаллины чулуу гэдэг тэр нь геологийн барьер гэдэг юм 3 олон барьер системд булшлах нь хамгийн зөв концепт гэж. Тэгээд тэр яг дулаан ялгаруулдаг хаягдлууд нь ялангуяа нөгөө дулааны зөвхөн механикаас гадна дулааны механик тийм олон процесст явагдаж байгаа болохоор тэрний
тооцоол асуудал нь бол илүү хүн. Тэгээ Америкийн бас хаягдлуудын бас нэлээдгүй хувь нь бол хуучин одоо зэвсгийн зориултаа одоо пуужин мужингийн юмнууд байдаг. Тэрэд нь бол угийн пуужин мужин ер нь бол угийн аюулгүй байдгийг гэсэн шин. Яг л ерөөс тэр аюултай болох нөхцөл нь яг тэр пуужин тесэлхэд л үү гэхээс биш яг ер нь бол хэзээч ягцдгүй гэж би бас нэг мэдээлэл дээр сонсч ирсэн. Өөр төрлийн тэгэл энэ пошны зэврэлтэнэ тэрэгээл ингээл энэ хийм физик гидравлик механик гэл ийм процессуудыг судалдаг байгаа. Тэгээ ерөнхийдөө үндсэн гол зорилго нь газрын хэвлэлээс усаар одоо усны битүүмжлэлтэй л байх хэрэгтэй гэсэн зорилго байна л да. Тэгэхгүй бол ямар нэгэн байдлаар тэр пошн задарлаа гэхэд пошноос сатирикт хаягдлаас одоо радионуклид гэдэг тийм юм гардаг. Тэр нь усан чингээд радионуклид нь усаар дамжаад радионуклидийн транспорт гэх яг тэр нь одоо бидний одоо биосферийн давхаргаас тусгаар байх гол аюулгүй байдлах нь үзүүлэлт байна. Тэгээ ингээд тэр нь бол илүү физикч энтрийн гэдэг тооцоо физикч гидрогеологч юм. Тэгээд ер нь бол Америкээс илүү одоо хамгийн их жишээ нь цацрын их хаягдл асуудалтай газар баг юу байна да? Украин. Тийм Чернобылийг таараад тэр яг гоо түрүү жил 20 онд ханаа урт уулзалт болж байна. Тэнд бас нэг сонирхолтой Америкийн эрдэмтэн хэлсэн юм гэсэн чинь ер нь мөнгөний гараад бүх санхүүжилт бүх юм нь бүр хөсвөл цагаан ордны дорч гэсэн юм болчих болно шүү дээ гэдээ ярьж байгаа. Ер нь бол яг техникүүд мөнгөний гаргал тийм шийдэл олж чадна гэсэн санаатай хэлж байгаа шүү. Яг өөрөө яг зүгээр онгоо олгож л ярьж байгаа юм л. Тэрэн дээр яг ирсэн Украины эрдэмт юу гэсэн бэ? Яг Америк, Герман иймэрхүү хогтой байна. Иймэрхүү хаягдл байна. Манай Украины яг ийм цацрын итгэх хаягдл бол хэдэн сая метр куб байна гэх хажууд нь харьцуулж ярьсан. Тэр бол бүр их юм бэл. 1986 онд тохиолдсон тий Украины Чернобылийн асуудал. За тэгээд одоо ер нь сэргийгдэх эрчим хүчээ фасилийн одоо чулуужсан эрчим хүчний тээвэрлэлтээс Герман эрс татгалзаж байгаа шүү дээ тийм ээ. Эрс татгалзаад ер нь сэргийгдэх эрчим хүч рүү маш их мөнгө оруулж байна. Манай Монголтой харьцуулахад ер нь оюу толгой манай Монголынхон одоо зах зээлийг уул уурхайн зах зээлийг энэ сэдв дээр чи юу ярих вэ? За тий Германд одоо нөгөө 2050 оны Парисын гэрээний зорилтоор бол улс орнууд ингээд хүлэмжийн хийн буюу хүлэмжийн хийн эквивалент одоо хийн ялгарлынхаа хэмжээг бол хэдий одоо 90 оныхоос харьцуулахад даруй 85-90% хүртэл бууруулна гэдэргээд одоо концепт гэрээнд гарын үсэг зурцгаацсан байж байгаа. Герман болоо бүр 90-95 хүртэл бууруулна гэдэргээд тиймэрхүү зорилт тавьж ажиллаж байгаа. Тэгээд яг тэрийг биелүүлэхийн тулд мэдээж улс орнууд бүгд дэс дараагаараа ерөнхийдөө фасилийн эрчим хүчнээс татгалзаж ирж байна. Зарим одоо юу гэдэг нь Франц, Финланд, тэгэл Хятад одоо олон орнууд бол жишээ нь цөмийн энергийн салбараа өргөх гэж байна. Тэгээд зарим газар бол цөмийн цахилгаан станц өргөх чинь бас нэлээд үнэтэй. Ер нь бараг техникийн асуудлаас илүү бараг эдийн засгийн асуудлаас болоод цөмийн энергиэс татгалзаж магадгүй юм болно. Германы хувьд бол цөмийн энергиэс татгалзаж байгаа, фасилийн энергиэс татгалзаж байгаа. Тэгээд үлдчихэж байгаа нь бол ерөнхийдөө сэргээгдэх эрчим хүч болж байгаа шүү. Яг хуу зөв миний нэг шүүмжлэлтэй ханддаг юм юу гэхээр энэ барууны орнууд ингээд улс орныхаа нэг индексийн араас хөөцөлтөд идэм болвол гэж хараад байгаа. Энэ бол уул нь бол глобал асуудал байгаад байдаг. Тэгээд одоо зарим улс одоо юу гэдэг одоо яг би тухайн орныг молдог юм чи зүгээр. Одоо Норвег жишээ нь ингээд манайх 95% хүртэл усан цахилгаан станцаас бүрдүүлж байна гэж хэдий ярьж байгаа ч гэсэн яг хэрэг дээрээ бас байгалийн хий газрын тос энэ төр экспортлж олсон мөнгөөр ирэхэд тэгээд шүү дээ.
Тэгэхээр бас нэг индекс хөөх нэг хэрэг баг. Тэгээ яг глобал асуудлыг шийдэх бас нэг өөр. Герман улс харин яг хоо тэнд бас олон асуудал гарна. Зөвхөн энерги гэдэг одоо эрчим хүчний өөрчлөлт гэхээр бид зөвхөн цахилгаан энергийг тооцоод байдаг. Тэгтэл яг дулааны энерги, айлын дулаалга, халаалт энтрийг энэ чинь бас яг зүүн Герман зарим бүсүүдэд тийм одоо төвийн дулааны цахилгаан станцын дулаан энтрийг ашигладаг тийм газрууд байгаа ш. Яг тэр дулааны энерги шийдэх нь бас нэлээд асуудалтай гэж магадгүй болов уу гэж бодож байгаа. Сэргээгт эрчим хүч рүү орохын тулд мэдээ сэргээгт эрчим хүчийг бол хадгалах технологи маш чухал. Сэргээгт эрчим хүчний юм байт юм байна л. Салхин одоо салхин тэрэм, нарны батарей ингээл тоогийн нэмэл тавиад байвал бас их үйлдвэрлээд ийн гэсэн үг бас биш. Тэр одоо статистик probabilistic тооцоололоор бол тэр нь ихийг үйлдвэрлэх үедээ үйлдвэрлээд тэнгуүтээ нар нь байхгүй, салхин байхгүй бас төдий хэмжээний маш ихээр алдаг дутна гэсэн үг байхгүй. Тэгээд энэ Европын энэ эрчим хүчний сүлжээ чинь бүхэлдээ мэдээж нөгөө энерги хадгалах тухайлаараа орж байгаа цахилгаан эрчим хүч, гарч байгаа цахилгаан эрчим хүч болон алдагдлын нийлбэр одоо хоорондоо тэнцүү бах тийм энерги хадгалах тухайлаараа байх хэрэгтэй ш. Тэгээ яг тэр сүлжээгээ яг тодорхой одоо хүчтэлийн давтамж одоо 50 Гц дээр барьдаг ч юм. Тэгэхээр яг эрчим бүгдийн тэгээ холбочвол эрчим хүч дутах үед нь нөгөө сүлжээ нь нэлээд асуудалд орно. Илүү гарах үед нь бас адилхан асуудалд орно. Харин тэрийг яаж хийдэг вэ гэхээр сэргээгт эрчим хүчнээс гарч байгаа эрчим хүчийг өөр ямар нэгэн энергийн төлөвч шилжүүлж хадгалдаг байгаа. Тэгээд ялангуяа манай ерөнхий Герман даяар бас нэг судалж байгаа салбар нь болохоор ус төрөгчийн төлөвч шилжүүлж хадгалах арга зүй юу байна гэх. Тэгээ манай энд одоо доктортой хөгжлийн энтрийн тим лекц ордог багш ярьснаар би яг тэрийг яг тухайн профессор хэлж байгаа болохоор шууд хүлээгээд авсан. Энд бол жишээ нь ингээд салхин тэрэм барийг өвөл баг газаргүй болцсон гэж хэлж байсан. Яг салхин тэрэм барихад ашигтай одоо техник эдийн засгийн хувьд ашигтай газар байхгүй, дээрэс нь хуулиараа салхин тэрмийг барихын тулд одоо суурин газраас 1.5 км-ийн дор хаяж зайтай байх ёстой гэж үзэхлээр Германд тийм газар байхгүй болсон гэдэм байлээ. Тэр багш ярьж байгаа. Тэгэхээр дээрэс нь бас Германд одоо энэ нар салхи ингээл хилбэлцэж байгаа ч гэсэн энэ илүүдэл цахилгаан ихээр үйлдвэрлэгддэг. 20 лүү биш 20,000 лүү 2,000 тераватт цагийн цахилгаан эрчим хүч ерөнхийдөө нарны батарей салхин терминээс одоо үйлдвэрлэгдээд хэрэглэгдэхгүй өнгөрдөг тийм баг. Тэгээд тэрийг одоо ус төрөгч одоо электрохимиар, электролиз аргаар үйлдвэрлэх замаар ус төрөгч хадгалвал зүгээр юм болов уу гэдэг. Германд одоо тэр чиглэлийн судалгаа нэлээ хөгжиж байгаа. Тэгээ ер нь бол ашигтай үеийн коэффициентаараа тэр нь их өндөр. Мэдээж цахилгаан одоо литиум ион батарей энтрийг үлгөөцгүй. Гэтэ нэг батарей хийхэд одоо ямар их материал орох уу те ямар их уулуурхай юм үйлдвэрлэл болж иж нэг батарей их үү. Тэрийг арай бага ашигтуулын коэффициент ус төрөгчөөр хадгалвал дээр өндөр гэдэг. Тиймэрхүү эрчим хүчний нэлээд том судалгаанууд одоо Герман даяар ингээ өрнө явж байгаа. Монголын хувьд одоо энэ тэнд юунаас сонсохноо манай эрчим хүчний салбар бас нэлээд асуудалтай байгаа юм шиг л. Манай үндсэн станцууд бол нэлээд насжилт энтер нэлээд явцсан. Тэгээд бараг агтлах үз болцсон гэл тэр хуучин улсын хурлын гишүүн байсан нэг хүн одоо дефакто жаргал сайхан ах ярилцлаган дээр тэгж ярьчихсан. Тэгээд тэр ялч юм мэрэгчлийн үн нэлээ. Тэгэхээр тэр үний ярьж байгаагаар бол нэлээд хэцүү л байна шүү. Ялангуяа энэ суур гормын станцууд нь хэцүүдсэн. Тэгээд өөрсдийн тохируулгын станц байхгүй. Тэгээд бүгдийг яг Орос талаас хийлгэлэгдэв юм байлээ. Тэгэхээр манай
эрчим хүчний одоо тусгаар тогтнолын асуудлыг тэр хүн ярьж илээ. Тэгэхээр тэр хүн одоо нарийн мэргэжлийн өмнө бүр мэдж байгаа л тийм ээ. Маах энэ салбартаа бол хөрөнгө оруулаад тэр юм сайн хиймээр л байгаа. Тэгээд одоо баахан бас геополитик энтрийн асуудал үүд юм шиг үлээ. Чамайг хүлээгээд байгаа юм болов сургуулаа төгсөөд очих би чинь. Би ч одоо юм хэлсэн. За. Тоглосон. Начна чи Ханс Фернесинийг мэдэх бах тий. Эдийн засгийн судалгааны хүрээлэн хэрэглэж байсан. IFO институт гэж байдаг шүү дээ Германд. За тий. Тэрний захирлаас нь тэр Монголд баг 2 ч удаа очиж байсан. 7-8 ч юм. Тийм ээ. Тий. Тэр хүний бас нэг өгсөн ярилцлага байсан. Зүгээр Германы сонинд байсан. Энэ хүн болохоор ингэж яриад байгаа шүү дээ тий. Одоо 2022 он гэхэд атом цахилгаан станцаас одоо бүрэн татгалзсан гэ Герман шийдвэр гаргачаад байгаа шүү дээ тий. Тий. Тэгэхээр эн чинь одоохон болох гээд энэ дараа жил болох гээд байна. Тэгээд сэргээгт эрчим хүч гэхээр энэ хоёрын завсарт нэг юм Überbrückung сайт болчиход байгааз. Тэгэхээр бүрэн ингэж атом цахилгаан станцгүйгээр одоо энэ 83 сая хүн тэгээ энэ үйлдвэрлэл хүссэн орныг хангах тэр сэргээгт эрчим хүчнээс авсан тогийг хадгалах газраа бүр бэлэн болгочиход байгаа гэсэн үг үү? Юу гэж ойлгохгүй нэг энэ дунд нь нэг юм завсрын зай гарахгүй байна уу? Энэ дээр ямар тооцоо байдгийг юм бол яаж тооцоолдог юм бол ертөнцид? Тий, яг хуу хөрөн нүүрсний станцууд нь яг одоогоор 38 он хүртэл явахаар байгаа. Ер нь бол Германч бас аюу их эрчим хүч бас импортлт ш. Зүүн Европын орнд тэгээ энэ Франц, Германы хил дагаад бас аюу их атомын цахилгаан станцууд байгаа. Тэгээ ерөө бас ийм яг хуу импортлж байгаа эрчим хүч. Тэгэл нөгөө түрүүний ярьдаг шиг нөгөө индекс өгöd байгаа гэдэг шиг. Тэрнээс бол яг ийм хадгалах одоо юу гэдэг эрчим хүчийг хадгалах тийм багтаамж нь 20 хэд ч хэлээ 30 тераватт мат болох хэвээр энэ төр гэл. Би бас тэр нийтлэл уншиж байсан. Тэр мөр нь бол хараахан болоог байгаа. За баярлалаа. Начна манай Монголд байгаа чиний үеийн залуучууд Германд байгаа чиний үеийн одоо гадаад болон герман залуучууд энэ хоёр одоо үндэс сэтгэлгээний ямар том ялгаа байдаг вэ? Байдаг шүү. Тэг яг одоо миний үеийн германчууд, миний үеийн монголчууд ялгаа гэж байгаа шүү дээ. Тий, ер нь германчууд одоо манайхны ярьдгаар одоо энэ айгуу сүрхий гэж ярьдаг ш. Ер нь айгуу сүрхий. Ажлыг яг хуу тэгэл айгуу нэгт нямба. Тэгээд багаар нь ингээл мэрсээр байгаа ямар ч гэсэн хийж чаддаг. Тэгээд ажлаа бас бодтой төлөвлөөд хийж чаддаг. Тэгээ нөө сүрхий гэдэг нь одоо жишээ нь бүр хаа байсан юм найзууд ярьж байгаа бол би айл 10 жилдээ байхдаа тэтгэврээ яаж тэтгэврт гарах тэтгэврийн план бодож ирсэн энэ. Германчуудын сэтгэлгээ нь юу жоохон тиймэрхүү. Тэгээд яг Монгол залуучдын нэг давуу тал нь амар амбицтай юм болов. Айгуу том юм төрхийг хүн болгон ингээд арга захирал боос болох ингээд мөрөөд. Тэр чинь бас хэрэгтэй давуу тал юм болов гэж би боддог. Энтийн бол яг тэр нь бол харагдахгүй. Тэр үедээ хамгийн том амбиц нь л ихэд одоо нэг компанид ороо карьер хийж гэдэг юм уу тийм. Монголд бол бүгдээрээ босс болно гэл дарга болно гэл явж байгаа л та. Тэгэхээр тим ялгаа байна. Тэгээ яг бас яг боловсролын яг энэ суур боловсролыг эзэмшүүлж байгаа тэр чанараараа бас нэг анзаарэгдэг нэг ялгаа нь юу юм бол энд бол хүмүүс юмыг бие дааж судлах тэр чадварыг одоо багаас нь эзэмшүүлт юм болов гэж одоо би ойлгосон. Би яг энд нөгөө 10 жил юм зурж байгааг болох. Багаас нь юмыг өөрөө бие даагаад тэгээд бас өөрөө тийм хариуцлагатайгаар юм хийгээд сурчт юм болов. Монголд бол хэдий ингээл тоо хичээлдээ яг ингээл шалгалт төгслөөр тоомон дээр илүүдэн авч магадгүй ч гэсэн яг нэг юмыг өөрөө суугаад
яг сониуцангаар одоо судлаад тэгээд тэгээд нэг багш аав ээжээр ингээ нэг цаас чичүүлэхгүйгээр нэг юмаа хийгээд суучдаг тийм зан дутагдaltaй болоод Монгол залуучуудын. Ер нь багаас нь тэгж сургуул бас зүгээр юм болов гэж би бас дүгнэж байгаас үлээд. Тийм. Боловсрал гэж ярьж байна. Нельсон Манделагийн бас нэг гоё хэлсэн үг гэдэг. Боловсрал бол дэлхийг өөрчлөх хамгийн хүчрхэг зэвсэг юм аа гэдэг. Энэ үгтэй чи санал нэгтгэв? Санал нэгтэн. Яг ялангуяа Монголын хувьд одоо би баг Монголын нөгөө хөгжлийн гарцсан тэр юм болов уу гэж бодоод байна. Тэгээ Монголын одоо асуудал проблем улам комплекс болол энэ. Тэгээд бүгдээрээ оюун одоо арт нийтээр оюунлаг төвшөнд гарч ирж ижил одоо дээшээ явах юм болов уу гэж бодож байгаа. Начна би чиний Leidenschaftlich гэд тэрэн дээр чин хүсэл гэх юм болов? Би ярьслах хийх туршдаа миний толгой нөгөө талдаа бас ажиллаад байгаа юм л да тэр үгээ хайгаад. Харин тийм юм болоо нэрээ. Чин хүсэл гэх юм болов? Үнэхээр чин хүсэл нь байгаа учраас түүнийг ажил гэж боддоггүй. Тэ? Хүслээрээ тэр юм хийж байгаа болохоор бодоо бүр тэгж нэрээ орчуулж болох юм байна. Барууны соёлд бол маш чухал зүйл юм байна. Чи өнөөдөр Globus podcast-ийн хөтлөгчөөр хэрвээ ажиллаж исэн бол өөрөөсөө ямар асуултыг асуух байсан бол Начна гэдэг энэ эрдэмтэн залуугаас ямар асуулт асуух байсан бол за би яг сүүлийн үед яг энд нөгөө маах ингээд төсөл мөслөөр энэ тентгийн компани яамантай ингээд суугаа бас ингээд мэрэгжлийн уулзалт дээр хийдэг. Тэгээ ер нь эндээс бас нэг сурсан тэгээ өөрөө дүнсэн тэгээ Монголд хэрэгтэй болов гэсэн бас нэг юм харсан. Тэрийг л асуулах байх та. Тэгээ тэрний юу гэхээр энд Германд одоо яг энэ одоо жишээ нь хаягдал цацраг итгэх хаягдал болох байгууламж энэ төргээд ийм хийгдээгүй шинэ ажлыг хийх гэж шүү дээ. Тэгээд хэрв ямар нэгэн одоо техникийн ажил ямар нэг юм хийвэл тэрний стандарт техникийн шаардлага үзүүлэлт тэр бүхэн хуульчлагдаад журамлагдаад тогтоогдсон газар хаа байна уу л явж Германд л байх юм хамгийн өндөр боломжтой шүү дээ. Тэгээд энд хэдий Герман тийм амир стандарт бүх юм нь өндөрч гисэн бас дутуу юмнуудаа хуультай юу гэж заасан бэ гэхээр шинжлэх ухаан технологийн төвшөнд ажлыг хийж гүйцэтгэх нэ яг шинэ ажлыг өөрсдөө мэдэхгүй тийм ажлаа. Тэгээ Германд хуулинд одоо энэ урд өмнө техникт амьдрал дээр яг практик дээр хийгээгүй ажлыг өнөөдөр Stand der Wissenschaft und Technik шинжлэх ухаан технологийн төвшөнд хийж гүйцэтгэх ёстой гэдэг тийм заалттай байна. Өөрсдөө тэрийг мэдэхгүй өөрсдөд нь тийм байхгүй шүү дээ. Манай Монголд болохоор яг уулын хаан салбартаа жишээ нь зориулъя гэхэд бол яг энэ тухай би бас бодож явсан. Тэрийг бол олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэх ч гэдэг юм. Эсвэл гүйцэтгэгч тухайн компани улсынхын стандартын дагуу хийнэ ч гэдэг юм. Тиймэрхүү заалтууд баг шүү. Тэрийг бол шинжлэх ухаан технологийн төвшөнд гэдэг заачвал бас зүгээр юм болов. Ялангуяа энэ Герман шиг ийм тогтолцоо нь яг хэрэгждэг энэ улс төрийн механизм нь явдаг газар тэгээ заачихлаар шинжлэх ухааны технологийн төвшөнд байгаа үгүй эсхийг хэн мэдэж шалгах уу гэхээр ерөнхийдөө их сургуулийн профессорууд руугаа яг ийм асуудал дээр одоо ханддаг. Одоо манай багш нар одоо ийм төслүүд дээр орж ажиллаж байгаагийн бас нэг шалтгаан бол тэрэнд баг. Тэгэнгүүт цаанаасаа шууд төслийг хэрэгжүүлэх гэж байгаа ч юм уу тэр ажлыг хийх гэж байгаа компани шууд ингээ яаманд нь бүх мөнгө санхүүжилтийн гаргаж өгөө. Тэгээ яам нь яг тэр профессор их сургуулиуд руугаа бас мөнгө санхүүжилтийн гаргаж өгөөд одоо тэр бүх цаашаага ингээд боловсрал одоо дээд шинжлэх ухааны салбар руу ингээд мөнгө шууд уурсах боломжийг нээгээд өгчдөг тийм заалт юм болов уу гэж би хараад байгаа. Тэгэхээр ерөн хэрв Монгол нэг олон улсын стандартын дагуу гэж заачвал нэг хэлтэй тэгээд нэг хүн бас
нэг газраас уншиж байгаад орчуулаад тавьчих болно ш. Шинжлэх ухаан технологийн дагуу гэвэл юу гэдэг одоо TSMC-ийн багш нарыг дуудаж ирээд тий. Тэгээ тэр багш нар нь цаашаа лабораторио барих шаардлагатай бол бариад докторант авах шаардлагатай бол аваад ингээд тэр яг тэрийг шинжлэх ухааны суурьтай бүгдийг судалж байгаад өөрсдийнхөө дүгнэлтийг хийж тэгээд зөвшөөрөл энтрийг олгох тийм механизм бүрэлдэх юм болов уу гэж би хувьдаа бодож байгаа. Тэрийг л одоо хэлэх байх та. Маш сайхан зүйтэй санаа байна. Ер нь эрдэмтэн мэрэгдтэй найдаж эрдэмтэн мэрэгдээ бас сонсож шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрүүдийг гаргаж авах нь бас манай төр засагт хэрэгтэй гэж хэлж явах шиг байна тийм ээ. Тий, ер нь бол тий. За баярлалаа их сайхан хариулт байна. Начна бас нэг юм сонирхож би асууя гэж бодлоо. Чи мэдээж Германд удаан амьдарч байгаа хүн учраас энэ талаар бас мэдээлэлтэй баг. Би нэг юм кино үзчихсэн. SBR-ийн баримтат кино байсан. Далайн ёроолд одоо бөмбөг дэлгэрэх цаг гэдэг далайн ёроолдсон тэр кино юу байсан бэ гэхээр одоо 2 дугаар дайны дараа үлдсэн зэвсгүүдээ дайн дажинд хэрэгэлсэн зэвсгүүдээ одоо хаях газар байхгүй. Тэгээд тухайн үед далаа руу шидсэн байгаа юм тийм ээ, маш олон тооноор. Одоо тесрэх бөмбөг, гранат энэ бүх юм дэлхийн өнцөг болон бүр далай тэнгист одоо дулаастай байж байгаа гэдэг ингээд ерөн сүүлийн үед бас яригдж байгаа шүү дээ. Гэтэл би жишээлбэл өөрөө загсанд их дуртай. Загас 7 хоногт заавал ид хийчихдэг. Тэгээд энэ баримтат кино үзснээс хойш загсаа идэх гэсэн чинь амруу орох минь их энэ одоо тэр далайгаас ирсэн загас биш байгаа да. Энэ тэр далайн ёроолд хэвтэж байгаа тэр одоо зэвсэг гранат тэндээс залгичсан загас энэ төр байх вэ гэдэг юм нэг тийм сонирн болгоомжлол нэг хэдэн өдөр байжсэн тийг мартсан л да. Энэ тал дээр чи ямар мэдээлэлтэй байдгүй энэ үнэхэрийн одоо тэр далайн ёроолд байж байгаа зэвсгүүд хүн төрлөختөнд хизээ нэгэн цагт одоо далайн иргэдээр баг хөвж тийм хэцүү байдалд орох уу? Энэ яаж харагдаж байна? Ялангуяа хойд тэнгис, Балтийн тэнгист одоо эдрийг их хайсан гэж ярьж байсан. Харин энэ тэнд бас хуучин тийм хаягдлуудыг одоо нөгөө техникийн барь Porsche тэгээд хайдаг байсан гэл тийм байт юм байлээ. Тэгээд тэр номхон талайн Маршалын холбоо арлал. Тэнд яг Америкийн нөгөө цөмийн зэвсгийн туршилтын тэр хийдэг байсан арлууд юм шиг. Тэнд минь бол жишээ нь арлынхан гадаргууд дээр нэм бетонын нэгсэндээ таглаа тавиад ингээ бол ерөөхдөө хаацсан байгаа. Тийм яг би мэдээ юу үзчихсэн. Репортаж одоо баримт кино. Тэгээд тэр одоо нуур нь өөрөө бас ингээд жилд одоо хэдэн миллиметрээр живж байгаа ч гэдэг юм уу, тиймэрхүү юм дуулж байгаа. Гэхдээ нөгөө далаач өөрөө амар их усан сан байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь ерөөхдөө хэдий тийш ингээ радио нуклид ингээ юм орлооч гэсэн тэр нь бас нөгөө яг агуулмж энтрийн нэлээд бууруулцдаг болов уу гэж бодож байна. Тэгээ ер нь яг эцэстээ яг бидний хордуулах юм нэг бидэрт ирэх дооцсон хэмжээ. Ер нь яг энэ цацрагт хаягдлын болгох дээр ч гэсэн хамгийн эцсийн яг хэмжих үзүүлэлт бол нэг хүнд очих дооцоор ерөнхийдөө аюултай хавьгүйг нь хэмждэг. Тэр ихтэй яг аюу нарийн физик аргаар тооцоолт юм л тэгээ. Тэгээд ер нь бол тэр энэ маягаар үргэлжлүүлээд ингээд хийгээд байвал мэдээж улам хортол болох болов. Тэгээд харин цацраг итгэхийн одоо хордлогонд орж байгаа хордлогч явах те. Ер нь бид нар ингээд өдөр тутамдаа байнга ингээд тодорхой хэмжээний тийм юмны нөлөөлөлт дууг юм байж байдаг л та. Одоо өдөр болгон банан идэхэд баг жил өдөр болгон банан идэхэд хүртэл хідэн дооцч гэнэ бас тийм цацраг авдаг юм билээ. Шийдэл нь одоо газрын гүнд тэгэд олон барьер системд одоо эзлэн болох хамгийн төгс шийдэл нь байгаа таадах. Тэр зэвсгийг хүртэл. За тэгвэл би эрдэмтэн хүний үгэнд үнэмшээд ингээд маргааш би загсаа хийгээд идэх нэ шүү дээ тийм ээ. За тоглосон. Начна. Чиний зүгээс Монгол залуучуудтайгаа хэр холбоотой байдгүй? Манай Монгол залуучууд маань гэж байгаа. Манай Монгол залуучууд Германд
Монголын залуучуудын холбооны Германд салбар зөвлөлт гэж байгуулагдаад одоо 2 3 дахь жил хэдэн жил болж байгаа юм бол тэгээд энэ хэд маань бас эрдэм шинжилгээний их уралдаан чуулга уулзалтуудыг жил зохион байгуулдаг юм байна. Чи энд оролцдоггүй бас эрдэмтэн хүн оюун бодлоо уралдуулад энэ уулзалтуудад оролцдоггүй. Тэнд гишүүн яг манай нэг найз байгаа. Тэгээд яг тэр юуны тэмцээний удирдамжийг би бас харсан. Тэгээд 2 сард болох юм байлаа. Тэгээд тэрэн дээр яг надаа бас санаа манаа байгаа. Гэхдээ сэдвүүн өөрөө том юм байл ш. Монголын хөгжлийн гарц гэдэг. Тэрэн дээр бас нэлээд эхлээд улс ортой судалгаа хийх шаардлагатай болов. Тэгээд ер нь яг технологийн шийдэл гаргалаа гэдэг тэр бас яг төв шийдэл эзэж байж чаддаг. Тэгэхээр бас техник эдийн засгийн шийдэл гаргах нь зөв. Дээрэс нь Монголд бас яг тийм мэдээллийн хүртээмжтэй ил тод байдал энэ төр бас хэцүү байна л та бас. Тийм. Одоо яг юу гэдэг ямар нэгэн уулуурхаан компани ч юм уу яг миний салбараас сквал ингээл эрчим хүчин ингээл мэдээлэл авъя гэдэг тийш орохлоор бас яг тэрний нээлттэй байдал нь хэцүү. Гэхдээ яг би бодож байгаад оролцож магадгүй тэр тийм. Тийм. Хаан тэгвэл их сайхан оролцуулна. Тэгээд бас нэг монгол залуу ингээд нэмэгдэж जैन эрдэм чадлаа үзүүлэх хэрэгэд манай зөвлөлийнх нь баярлах гэж бодож байна. За баярлалаа. Тийм би яг тэгээд нөгөө монголчуудыг Монголд яг нөгөө би 17 дөнгөж хүрээд 10 жилээ төгсөд ирсэн. Тийм болохоор ерөөд 10 жилийнхэнтэйг л найз. Тэгээ хүмүүс ч бас энд болохоор нөгөө хоттой ганцаар байсан болохоор өөрөө бас монголчуудтай төдийлөн бас нэг сайн network одоо холбоо тогтоож чадаагүй. Тэгээ яг сүүлийн үед ингээл бас найзтай болоо явж байгаа тийм. За ингээд манай сонсогчд маань бас их сонирхолтой байсан болов уу гэж бодож байна. Манай Монголын бас нэг сайхан эрдэмтэй залуу ингээд эрдмийн ажил бичээд явж байгаа юм бэ. Чиний зүгээс өөрийнхөө үеийн энэ одоо Германд чам шиг эрдмийн ажил бичээ явж байгаа эсвэл бас төгсөх шатандаа явцсан энэ залуучуудад уриалах зүйл байдгүй. Гадаад байдаг юм чинь би бинээ бас ойлгож тэр талаасаа харж. Миний нөгөө түрүүний ярьсан шиг өөрсдийнхөө юу гэдэг мөрөөдөл тэр чин хүслээ Монголын одоо хөгжлөөр бити язгаарлаа л гэж уриалъя та. Одоо яг тухайн тэр ажил мэргэжилтэй одоо тултал нь тэрнийхээ араас яванда хүн дээр юм болов уу гэж би боддог. Тэрийг л одоо уриалъя та. За маш их баярлалаа начна. Хамгийн төгсгөлд нь манай сонсогчд маань бас жоохон ч гэсэн инээд бэлгэлээд хоёлоо хамгийн анх ирж байхад чинь чиний хувьд герман хэлтэй ирсэн ч гэсэн одоо бага насандаа ирж исэн учраас тий баг өсвөр наснаас гараад насанд хүрэх тэр балчир үе дээр ирж исэн болохоор насанд хүрсэн хүмүүсийг ойлгохгүй ч юм уу энэ тийм нийгмийг ойлгохгүй нийтээ хөгжилтэй болж исэн зүйл байвал тэрүүгээр яриад хоёлоо дуусахгүй. За тий нэр дуртай анх ирээд бол хөхтэй юм зөндөө болж исэн. Тэгээд хамгийн хөхтэй нь баг явж анх хонгоцсон цугал эрэхтэй юм болов. Би нөгөө 17-т ирж байгаа. Тэгээд хүн амтнаас тэгэл одоо гадагшаа явлаа ингээл амьдралаа ахуйгаа бүгдийг авал нүүн одоо юу авч явах вэ ийх үү гэл хүн амтнаас зөвлөгөө авал ах トゥ нараас. Тэгэл төмпөн шанаг манаг одоо шампань, мампон, савн тийм юм хэрэггүй штэ гэн. Тэгэхээр би барыг тийм юм авч явах юм бодсон. Барыг будаа агшаагч авч явах юм бол. Тэгэл тэрийг үлдээсэн хэрнээ миний яг герман нисэх бас ачаа 50% ч юм. Манай ээж ярьж байгаа бол барыг 70 хил болно. 70 хил тэгснээр нэг том чамдаа, хоёр барыг жижиг чамдаа ч байна уу. Тэгснээр үүргэвчтэй. Үүргэвч тэгээ компьютераа хийцэн цунх. Тэгээ том жижиг чамдаа. Тэнгүүдээ бас болоогүй нэг гитар өөрцсөн ингээд ёолкны мод чиг юм. Тэгээ ангийнхаа найзтайгаа хоёулаа анх герман нисчихсэн байхгүй. Мань хүн бас нэг ёолкны мод чиг. Тэгснэ бас нэг 4 цүнхтэй ч байна. Тэгээ хоёлаа бас ичихгүй 40-50 кг ячаад нөгөө ачаагаа өгөөд орохтой хүртэл бас 30 ч нөгөө хичээсэн. Хичээ ингээд оюутан жоох хөвгтөчтэй ингээд оруулчихлаа. Тэгээд найз ах махан туслаа тэгээ хоёлаа илүү ачаат гэсэн тэгээ өнгөө ор. Тэгээ хоёлаа Германд буугаад нөгөө хоёр ёлкны мод чиг ончоо. Би нөгөө Ханауурт сурах гэж байгаа. Хоёлаа Берлинээс Ханаур ороод. Тэгвэл Ханауурт буунгаатай хоёлаа нэг нөгөө Югендherberg-гээ буудлаад тэнд өөрөө захиалц тийшээгээ явна гэл. Хоёлаа алхаж гарав. Энэ Германд ч хамаг юм л үнэтэйс. Бүх юм үнэтэй. Таксид бол 10-20 евро, автобусд бол 4-5 евро гэл
тухайн үед ч ингээл Монголын мөнгөөрөө бодсон гот амар их мөнгө шиг санагдал. За steam юм мөнгө өрж болохгүй гэл. Хоёлаа өстой нөгөө за эдэр залуу насны эрч хүч гэл өстой баахан чамдаанаа жүрээд хоёлаа алхах. Баахан алхаж байгаа л сүүлдээ өстой хоёлаа бууж игэл. За энэ өстой хотлоо минь хоёлаа өстой. Такси олдвол зүгээр таксидаа яв. Одоо дүүрс хэрэг тэр 10-20 еврогийн төлөө явъя. Тэгээ нэг ашгүй нэг таксид харалтал дундаас нь өстой хамаг юмнуудаа хоёлаа ачичаал. За энэ юу энэ тэр энэ буудлын руу явъя гэсэн чинь нөгөө такси ч юм байдгүй шүү. Нэг уулзуур өнгөрөөл нэг уулзуураар эргээл нийт нэг 500 м явсан уугүй хоёлаа буудлын дээр очичтэй. Тэгэл таксинд тэгсэн чинь 10 евро гарцсан. Йоо хоёлаас шатчихлаа. Яг хаяанд нэрчээ такси ирсэн. Тэгснэ хоёлаа бас тэр 10 евронд харамсц. Тэгээ одоо бодоод тэгээд Герман ийш аялж ирвэл баг 1 еврог 1000 төгрөгт Монголын 1000 төгрөгтөд тэнцүүлж бодох хэрэгтэй байна. Ханшаар. Тэгээ ардыг наваад дэлэм дээр ингээд манай Монгол ардын зөрцсөн үг гэдэг шүү дээ. Тэрэн шиг яг баг эрдсэн шахуу иж такси ирсэн ба шүү дээ. Ер нь нөгөө очсон зорилготой хэр ойрхон байгаа мэдэхгүй тэгээ шантраа буугаад өгчлөө тэгээ шатах юм шүү дээ. Тэгвэл бас хөвгөлтэй юм болж исэн бэ. Тэгээд ямар ч гэсэн ирэх газараа ирсэн бэ тий. Тэгээ 11 жил ингээ өнгөрсөн байна шүү дээ. Тий. За начнадаа маш их баярлалаа. Өнөөдөр ажлынхны өдрөөс ажиллаа тараад ингээд орой ярьцлага өгж байгаа маш их баярлалаа. Цаг зав гаргасан. Чиний зүгээс ярих юмсан, хэлэх юмсан гэсэн зүйл байсан уу? Яг хуу тийсээс яг хуу уул уурхаагаар англи хэл дээр магистр хамгаал сонирхолтой хүүхдүүдтэй бол бас надтай холбогдож болно шүү гэж хэлээ. Тэгээд тэрнээс одоо Монгол зугаа ар гэрийнхэн найзуудаа ах トゥ хамаатнуудаа бүгд нь минь төргий. Тэгээд одоо Монголд очиагүй коронавирус болоод бас одоо хэдэн жил болчихв. Чадвал одоо дараа жил очноо гэж дамжуулъя та. Тий. За тэнд бас ингээ намайг ингээд урьж оролцуулсан баярлаа. За маш их баярлалаа. Эрхэм сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаар болтол баяртай. Тэгээд биднийг бас сонсож дагаж байгаарай гэж хүсэх байна. Ингээд дараагийн дугаарт бас нэгэн сонирхолтой зочныг бид урьсан байж байгаа. Ингээд дараагийн дугаар болтол баярлалаа. Баяртай. За начнаатаа ингээд эрдмийнх нь ажилд маш их амжилтыг хүсье. Манай Монголын залуучууд одоо гадны орнуудад ийм сайхан боловсрал эзэмшээд сурсан чадсан зүйлээрээ эх орондоо хувь нэмрээ оруулна гэд бүгдээрээ дордорноо толгойтой бодоод ингээд явж идэг. Түүний нэгэн жишг байлаа. Ингээд начнаадаа бас маш их амжилтыг хүсье.